Тэгэхээр өнгөрсөн 7 хоног болон эдгээр өдрүүдэд цахилгааны эрчим хүчний хязгаарлалтай холбоотой үргэлжилж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бид эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бот зоригтой ярилцгаар бэлэн болоод байна. Өдөр минь төргий. Өдөр минь төргий. За тэгэхээр сүүлийн өдрүүдэд бол Улаанбаатар хот даяар бас цахилгаан эрчим хүчний хязгаарлалтай холбоотой өдрүүд үргэлжилсээр байна. Тэгэхээр саяхан бас уг нь тогоонд гарсан гэмтэл засагцаа гэсэн боловч нэмэлт дахиад гэмтэл гарсан гэсэн мэдээлэл ирсэн байгаа. Тэгэхээр энэ талаар бас та тодорхой мэдээлэл өгөхгүй юу? За хүлээн горим ажиллагаа эхэлснээс хойш дулааны цахилгаан станц 3 дээр 300 хүлээлттэй явж исэн. За гадаа эрс хүүтрэлтэй холбоотой. За мөн энэ өснө нэмэгдэж байгаа хэрэглээтэй холбоотой бид хэд бол зогсоож бол засварлах боломжгүй явуулаад байсан. Гэвч өнгөрсөн 7 хоногт үе мегмар гарагта 8 дугаар зуухан дээр гэмтэл гарлаа. За мөн 2 хоногийн дараа 4 дугаар зуухан дээр гэмтэл гарлаа. За эдгээрийг бол шуурхаа засварлаад оройн зогсоогоод өглөө нь бол засварлаад бол ажиллагаан залгаад бол явсаа. Гэвч одоо 8 дугаар зуухан дээр бас үлээлттэй байсан. За энэ гэмтэл маань бол нэг 10 тонн цагийн зөрүүтэй яваад өөр усны зөрүү. Ингээд 20 тонн цаг төрөөд яалтчгүй зогсоохоор болгоод бидгэд өнгөрсөн 22 цагт бол засварт бол зогсоосоо. Ингээд дулааны цахилгаан станц 4-өөс ингээд 48 цагийн засварын захиалга өгсөн. Гэвч одоо бид хэд ажиллаад одоо маргаашийн оргил ачаалаас өмнө бол ажиллагаан залгахаар бол тээж төрийнхэн маань ажиллаж байна. За нэмэлтээр бас бөөрөлжүүдийн цахилгаан станц дээр яг бас асуудал гарсан гэсэн мэдээлэл бол бид бүхэнд байгаа. Ялангуяа нүүрс нь буюу одоо нөгөө түлш нь бас норсон гэсэн мэдээлэлс энэ ер нь иргэн хэвийн байдалд хизээ орохоор байгаа бол. За бөөрөлжүүдийн цахилгаан станц доголдсон хэвээрэл байна. Энэ нүүрсний чигшилтэй холбоотой. За өмнө нь яамнаас зохион байгуулад 30-аас 40 хүний багийг 3-аас 4 өдөр ажиллуулсан. Тэгээд нэг хэсэг хэвийн болсон. За ингээд хамтарч ажиллаад хэвийн болсон. Гэвч одоо дахиад доголдол нь бол үргэлжилж байна. За зарим тохиолдолд 100 мегаваттаас доошогоо орох тохиолдлууд байна. Өнөөдөр гэхэд бүр 40-аас 50 мегаватт руу хүртэл орлоо ачаална. Уг нь бол 300 мегаваттын ачаал аваад ажиллах ёстой. За өнөөдөр сайдын зөвлөх болон дэд сайд нар газар дээр нь мөн ажиллаж байна. Өнөөдөр 30 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатар цахилгаан дүүх, Улаанбаатар дулааны сүлжээ, дулааны цахилгаан станц 2, 3, 4, Налах болон Багнуурын дулааны станцуудаас бол нэмэлт ажилчдыг бол ингээд ажиллуулахаар бол явуулсан байна. Бидэнд байгаа мэдээлэлээр бас 300 мегаватт орчмын ерөнхийдөө дутагдал үүссэн байгаа гэж цахилгаан эрчим хүчин дээр бас мэдээлэл өгсөн. Тэгэхээр энэ одоо ер нь буурч байгаа юу энэ тоо? Одоо бол цэвэр дулааны цахилгаан станц 400-ны засвар за мөн бөөрөлжүүдийн цахилгаан станцын ачааллаа бүрэн авч чадахгүй байгаатай холбоотой хязгаарлалтууд явагдаад байна. Бөөрөлжүүдийн цахилгаан станцны 250 мегаваттаас доошгүй ачааллаа аваад эхлэх юм бол уг нь бол хязгаарлалт хийхээргүй байна. Нөгөө талаар бас Орос улбаны улсаас бид нар импортоор авж байгаа цахилгааныг бол нэмэх боломжгүй байгаа учраас бас давхрын хязгаарлалтыг хийхээс өөр аргагүй байгаа гэж ойлгож болох уу? Орос улбаны улсаас за Селендумаас авдаг шугамын ачаал бол тулсан байж байгаа. Өмнө нь 245 байсан. 3 жилийн өмнө 345 мегаваттт хүргээд бол шугамын дамжуулах чадвар бол тулсан. Одоо бол дээд хэмжээнд авч байна. За Орос улбаны улсаас 345-ыг нийлүүлдэг. За наашаага шугамын алдагдал яваад манай Дархан дэд станц дээр 310 мегаватт ирдэг. Тэгэхээр энд бол нэмж авах бол боломжгүй байгаа. Техникийн боломж байхгүй. Тэгэхээр одоо яг нүргэлжилж байгаа хязгаартай энэ нөхцөл байдал маань яг эцсийн байдлаар хизээ гэхэд бүрэн хэвийн байдалд орно гэж та бүхэн үзэж байна. Танд байгаа мэдээлэлээр. За төлөвлөснөөр бол 2 хоног болов гэж бодож байна. Маргааш оргил ачаал өнгөрөхөөс эхлэхээс өмнө дулааны цахилгаан станц 4-ийн гэмтлийг бол засварлаад ажиллагаанд оруулчихна гэдэг 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. За бөөрөлжүүдийн цахилгаан станцд бол яг амлаж чадахгүй байна. Станцаас бол асуудалгүй явуулна тэгээд эргээд доголдоод ингээд бүтэл муутай байна. Бөөрөлжүүдтэй холбоотой. За танд баярлалаа.